Сүн зайлдах нь дайны урлаг бол улс орны хувьд хамгийн амин чухал асуудал юм. Энэ бол үхэл амьдралын цаг бөгөөд амар амгалан руу хөтлөх эсвэл мөхөл сүйрэл рүү унгах зам мөн. Тийм учраас үүнийг ямар ч тохиолдолд үл тоомсорлож болохгүй. Үргэлж гүнзгий судалж байх ёстой. Дайны үр дүнг урьдчилан таамаглахын тулд үндсэн 5 хүчин зүйлийг наривчлан судалж, дэнсэлж үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт хууль буюу ёс суртахуун, хоёрдугаарт тэнгэр, гуравдугаарт газар, дөрөвдүгээрт жанжин, тавдугаарт арга барил болоо. Хууль буюу ёс суртахуун гэдэг нь ард түмнийг удирдагчтайгаа нэгэн ижил хүсэл тэмүүлэлтэй болохыг хэлнэ. Ингэснээр тэд удирдагчийнхаа төлөө ямар ч айдасгүйгээр амиа өгөөч хамаагүй дагах болно. Тэнгэр гэдэг нь өдөр шашин хүйтэн ба халуун цаг уур болон улирлын өөрчлөлтийг хэлнэ. Газар гэдэг нь алс хол эсвэл ойрхон, бартаатай эсвэл шулуун, өргөн уудам эсвэл давчуу нарийн мөн амьд үлдэх эсвэл өөхөх магадлалыг хэлнэ. Жанжин гэдэг нь цэргийн ноёдын ухаалаг байдал, чин шударга сэтгэл, хүнлэг чанар, эр зориг болон хатуу чанга сахилах батыг хэлж байгаа юм. Арга барил гэдэг нь цэргийг зөв зохион байгуулах, цол хэрэгмийг зохистой олгох, хангамжийн замыг хамгаалах, цэргийн зардлыг хянах урлаг юм. Энэхүү 5 зүйлийг огт сонсоогүй жанжин гэж үгүй. Эдгээрийг бүрэн ойлгож хэрэгжүүлсэн нь ялж, харин ухаараагүй нь ялагддаг. Тиймээс дайнд мордохын өмнө стратеги боловсруулахдаа доорх 7 асуултыг өөрөөсөө асуу. Аль улсын удирдагч илүү ёс суртахуунтай байна вэ? Аль улсын жанжин илүү ур чадвартай байна вэ? Тэнгэр болон газрын давуу тал хэнд байна вэ? Аль талын сахилга бат илүү хатуу чанга байна вэ? Хэний цэрэг илүү хүчирхэг байна вэ? Аль талын офицер болон цэргүүд илүү сайн бэлтгэгдсэн байна вэ? Шагнал болон шийтгэлийг ямар тал нь илүү шударгаар оноож байна вэ? Эдгээр асуултын хариултаар дамжуулан би хэн ялж, хэн ялагдахыг бүрэн өөрчлөн хэлж чадна. Миний зөвлөгөөг дагаж хэрэгжүүлсэн жанжин заавал ялалт байгуулах тул түүнийг албан тушаалтан үлдээ. Харин миний үгийг сонсоогүй, эсвэл дагаагүй жанжин заавал ялагдах тул түүнийг даруй халах хэрэгтэй. Дайны бүх тактик хуурам эхлэлээр үндэслэдэг. Бид довтлох чадвартай байхдаа ч ямар ч чадваргүй мэт харагдах ёстой. Хүчээ ашиглаж байхдаа ч юу ч хийгээгүй эсвэл идэхгүй мэт дүрсэх хэрэгтэй. Хэрв бид дайсантайгаа маш ойрхон байвал тэдэнд өөрсдийгөө маш хол байгаа мэт итгүүлэх хэрэгтэй. Харин үнэхээр хол байх аваас яг хажууд нь нэрчгсэн мэт айцыг төрүүл. Дайсан руу өгөө шидэж тэднийг анхаарлыг нь сарниул. Тэднийг замбраагүй байдалд оруулаад дараа нь гинэттэй арьж устгах. Хэрв дайсан бүх талаараа бэлтгэлтэй бөгөөд аюулгүй байвал тэдний эсрэг мөн л бэлтгэлтэй бай. Хэрв тэд илүү хүчтэй бол шууд мөргөлдөхөөс зайлсхий. Хэрв дайсны жанжин ууртай түргэн зантай бол түүнийг улам ихээр уурлуул. Өөрийгөө сул дорой мэт харагдуулж тэдний бардам зан өдөөж өг. Хэрв дайсан амран сууж байвал тэднийг ямар ч амралтгүй болтол нь залхаж ядраа. Хэрв тэдний хүч нэгдмэл байвал хооронд нь хагаралтуул. Тэдний хамгийн сул бэлтгэлтэй газар товтолж огт хүлээгээгүй цагт нь гинэт гарч ир. Энэ л цэргийн ухааны хамгийн агуу нууц бөгөөд үүнийг хизээч урьдчилж задалж болохгүй. Дайн эхлэхийн өмнөх тооцоол болон төлөвлөлтүүд зөвхөн олон магадлалыг тооцоолсон хүнийг л ялалтад хүргэдэг. Олон зүйлийг нарийн тооцвол ялалт ойртож, цөөн зүйлийг тооцвол ялагдал ирдэг. Бүр юуш тооцоолоогүй бол үр дүнгийн талаар хэлэх ч хэрэггүй. Энэ үүднээс би бүгдийг ажиглаж, хэн нь ялахыг хэлж чаддаг юм. Бүлэг 2. Дайн хийх нь. Сүн зайлдах нь дайны ажиллагаанд мянган хөнгөн тэрэг, мянган хүн тэрэг, 100 мянган хуйг дуулахад цэрэг талбайд байхад тэднийг мянган бээрийн газарт хангах зардал маш их байдаг. Дотоод гадаадын зардал, зочны хүлээн авалт, цавуу будаг зэрэг жижиг зүйлс, тэрэг болон хуйг дуулганы засварын зардлыг нийлүүлбэл өдөрт мянган лам мөнгө зарцуулагдана. 100 мянган цэрэг босгоход ийм их зардал гардаг юм. Жинхэнэ тулалдаанд орсон хойно ялалт удаашрвал цэргүүдийн зэвсэг мохож зоригоо алдаг. Хэрв хотыг бүслэн авах гэвэл хүч чинээ шавхагдана. Дайн удаан үргэлжилбэл улсын баялаг тэсэхгүй болно. Зэвсэг мохож зориг унаж хүч шавхагдан Эрдэнэсийн сан хоосорсон үед бусад ноёд чиний сул байдлыг талимдуулан босно. Тэр үед хичнээн ухаантай хүнч гай гамшихаас зайлах аргагүй болно. Тийм учраас дайн тэнэг яарвчлал гэж байдаг ч ухаалаг удаашрал гэж хизээж байгаагүй юм. Урт удаан дайнаас ашиг хүртсэн улс түүхэнд үгүй билээ. Зөвхөн дайны аюул гамшигыг бүрэн мэдэх хүн л дайнаас ашиг олж чадна. Ур
Чадвартай жанжин 2 дахь удаага цэрэг цуглуулдаггүй. Хоол хүнсний тэргээ 2-оос илүү удаа ачаалдаггүй. Дайны хэрэгслийг гэрээсээ авч яв. Харин хүнсээ сайснаас олж ид. Ингэвэл цэрэгт хоол хүнс хангалттай байх болно. Улсын сангийн ядуурл нь цэргийг хол газраас тэжээх шаардлагатай болгодог. Цэргийг хол газраас тэжээх нь ард түмнийг ядууруулдаг. Нөгөө талаар цэрэг ойрхон байвал үн өснөс нь үн өсвөл ард түмний хөрөнгө шавхагдана. Хөрөнгө нь шавхагдсан үед тариачид хүн татвараар дарлагдана. Хөрөнгө алдаж хүч мөхсөн үед ард түмнийгээр орон хоосорч орлогынх нь 10.3-ыг алдана. Харин засгийн газрын зардал буюу эвдэрсэн тэрэг, турсан морь, хуйг дуулга, нум сум жад бамбай, хамгаалалтын бүтээлэг, чирэг чүхэр, хүнд тэрэгний зардал нь нийт орлогын 10.4-ийг эзэлнэ. Тиймээс ухаалаг жанжин дайснаас хүнс олж иддэг. Дайсны нэг тэрхий хүнс нь өөрийн хорин тэрхтээ тэнцсэн. Мөн дайсны нэг бэхүл тижээл нь өөрийн хорин бэхүлтэй адил үнцэнтэй. Дайсныг устгахын тулд цэргүүдийг уурлуулт зоригжуулах хэрэгтэй. Дайсныг ялснаас ашиг хүртэхийн тулд тэдэнд шагнал өгөх ёстой. Тэрэгэн тулалдаанд 10 ба түүнээс олон тэрэг олдсон бол хамгийн түрүүнд олдсон хүнийг шагна. Дайсны тугийг өөрийн тугаар солих ёстой бөгөөд олзлогдсон тэргийг өөрийн тэргүүтээ хамт ашиглах хэрэгтэй. Олзлогдсон цэргүүдийг инэрэнгүй хандаж тэднийг өөртөө авч үлдэх хэрэгтэй. Үүнийг ялагдсан дайсныг ашиглан өөрийн хүчийг нэмэгдүүлэх гэж нэрлэдэг. Дайнд гол зорилго нь ялалт байх ёстой. Урт удаан аян дайн биш. Цэргийн удирдагч бол ард түмний хувьд заяаг шийдэгч хүн бөгөөд усаас орон амар амгалан байх уу, аюулт байх уу гэдэг түүнээс хамаарна. Бүлэг 3. Стратегийн довтлохоо. Сүн зайлдах нь дайны бойд дурлагт хамгийн сайн зүйл бол дайсны улсыг бүтнээр нь гэмтээлгүй авах юм. Сүйтгэж устгах нь тийм ч сайн биш. Мөн дайсны цэргийг бүхэлд нь олзлох нь устгаснаас дээр бөгөөд дайсны хорооны цэрэг, бүлэг, анги бүрийг бүтнээр нь олзлох нь устгаснаас үргэлж дээр юм. Тиймээс бүх тулалдаанд байлдаж ялах нь дээд зэргийн шилдэг биш. Дээд зэргийн шилдэг гэдэг бол тулалдаангүйгээр дайсны эсэргүүцлийг эвдэх юм. Жанжны хамгийн дээд ур чадвар бол дайсны төлөвлөгөөг бут нэргэх юм. Дараагийнх нь дайсны хүчнүүдийг нэгдэхээс нь өмнө тусгаарлах юм. Түүний дараах нь дайсны цэрэгт талбай дээр довтлох юм. Хамгийн муу бодлого бол хэрэмтэй хотыг бүслэх юм. Хэрэмтэй хотыг зайлшгүй шаардлагагүй бол бүслэхээс зайлсхийх нь дүрм юм. Хамгаалалтын бамбай, хөдгөөнд хоргодох байр болон бусад дайны зэвсгийг бэлтгэхэд 3 бүтэн сар шаардагдана. Хэрмийн эсрэг овоо босгоход дахин 3 сар зарцуулагдана. Тэвчээр алдсан жанжин цэргүүдээ шоргоолж мэт довтлохоонд хөтлөх бөгөөд үр дүнд нь цэргийнх нь 3-1 амиа алдаж хот мөн л эзлэгдэхгүй хിവэр үлдэнэ. Бүслэлтийн аюул гамшиг юм байдаг. Тиймээс ур чадвартай удирдагч дайсны цэргийг тулалдаангүйгээр захирна. Дайсны хотыг бүслэлтгүйгээр эзэлнэ. Дайсны хаант улсыг удаан хугацааны ажиллагаагүйгээр нурааж унгана. Хүчээ бүрэн бүтнээр хадгалан эзэнт гүрний ноёрхлыг маргаж тэмцэнэ. Ингэснээр нэг ч хүн алдахгүйгээр бүрэн ялал байгуулна. Энэ бол стратегийн довтлохооны арга юм. Дайнд манай хүч дайсныхаас 10 дахин их бол бүслэл. 5-аас 1 бол довтол. 2 дахин олон бол цэргээ 2 хуваа. Тэнцвч хүч бол тулдаж болно. Тоогоор бага зэрэг цөөн бол дайснаас зайлсхий. Бүх талаар тэнцүү биш бол ухарч зугт. Тиймээс жижиг хүч зүтгэн тэмцэж болох ч эцэст нь том хүчинд олзлогдно. Жанжин бол улсын хамгаалалтын хан юм. Хэрэв хан бүх талтаа бүрэн бүтэн байвал улс хүчтэй байна. Хэрэв хан сул дорой бол улс сул байна. Захирагч цэрэгтээ 3 аргаараа тарааж болно. Нэгдүгээрт цэрэг дагах боломжгүй гэдгийг мэдлгүйгээр урагшлах эсвэл ухрах тушаал өгөх. Үүнийг цэргийн хөлийг хүлээх гэж нэрлэдэг. Хоёрдугаарт улс орныг удирдах аргаараа цэргийг удирдах гэж оролдох. Энэ цэргүүдийн сэтгэл тайван бус байдал төрүүлдэг. Гуравдугаарт цэргийн нөхцөл байдалд дасан зохицох зарчмыг үл мэднэ, офицеруудаа ялгуурлалгүй томилох. Энэ нь цэргүүдийн итгэлийг сарниулдаг. Цэрэг тайван бус, итгэлгүй бол бусад ноёдоос асуудал заавал гарна. Энэ бол цэрэгт эмх замбраагүй байдал оруулж ялалтыг хаях явдал юм. Ялалтын 5 чухал зүйл байдаг. Хизээ тулалдаж, хизээ тулалдахгүй байхаа мэддэг хүн ялна. Олон цөөн хүчнийг хоёуланг нь хэрхэн удирдахаа мэддэг хүн ялна. Бүх цэргүүд нь нэг сүлд сүнстэй цэрэгтэй хүн ялна. Өөрөө бэлтгэлтэй байж, бэлтгэлгүй дайсныг хүлээдэг хүн ялна. Цэргийн чадвартай бөгөөд
Хаанаас хөндлөнгийн оролцоогүй хүн ялна. Ялалт энэ 5 зүйлийн мэдлэгт оршдог. Тиймээс хэлдэг, хэрв дайснаа мэдэж өөрийгөө мэдвэл 100 тулалдааны үр дүнгээс айх хэрэггүй. Хэрв өөрийгөө мэдэж байгаа ч дайснаа мэдэхгүй бол нэг ялалт бүрийн хажууд нэг ялагдал байна. Хэрв дайснаа ч өөрийгөө ч мэдэхгүй бол тулалдаан бүрд ялагдана. Бүлэг 4. Тактикийн байрлал. Сүнз айлтгах нь эрт цагийн сайн дайчид эхлээд өөрсдийгөө ялагчгүй болгож дараа нь дайсныг ялах боломжийг хүлээдэг байжээ. Ялагдлаас хамгаалах нь өөрийн гарт байдаг. Харин дайсныг ялах боломжийг дайсан өөрөө олгодог. Тиймээс сайн дайчин ялагдлаас өөрийгөө хамгаалж чаддагч дайсныг заавал ялна гэдэгт баталгаа өгч чаддаггүй. Тиймээс хэлдэг, хэрхэн ялахаа мэдэж болох ч гүйцэтгэх чадваргүй байж болно. Ялагдлаас хамгаалах нь хамгаалалтын тактик хэрэглэнэ гэсэн үг. Дайсныг ялах чадвар нь довтлохоонд шилжинэ гэсэн үг. Хамгаалтад зогсох нь хүч дутагдaltaйг илэрхийлнэ. Довтлох нь хүч илүүдэлтэйг илэрхийлнэ. Хамгаалалтад ур чадвартай жанжин газрын хамгийн нууцлаг гүнд нүүгдэг. Довтлохоонд ур чадвартай жанжин тэнгэрийн хамгийн өндрөөс гэлзэн буудаг. Энэхүү нэг талаар өөрсдийгөө хамгаалах чадвартай, нөгөө талаар бүрэн ялалт байгуулах чадвартай байдаг. Жирийн олон түмний нүдэнд харагдсан үед л ялтыг олж харах нь шилдэг ур чадвар биш. Тулалдаж ялаад бүх эзэмд гүрэн сайн хийлээ гэж хэлэх нь бас л шилдэг биш. Намрын үсийг өргөх нь агуу хүч чадлын шинж биш. Нар сарыг харах нь хурц нүдний шинж биш. Аянганы чимээг сонсох нь хурц чихний шинж биш. Эртний хүмүүсийн ухаалаг дайчин гэж нэрлэдэг хүн бол зүгээр ялдаг биш. Хөнгөн хэлбэр ялдаг хүн юм. Тиймээс түүний ялалт нь ухаалаг гэсэн алдарч, зоригтой гэсэн магтаалж авчирдаггүй. Тэр алдаа гаргахгүйгээр ялдаг. Алдаа гаргахгүй байх нь ялалтыг баталгаажуулдаг. Учир нь аль хэдийн ялагдсан дайсныг ялж байгаа юм. Тиймээс ур чадвартай дайчин ялагдалт боломжгүй байрлалд өөрийгөө оруулж дайсныг ялах мөчийг алддаггүй. Ял байгуулах стратеги чиглээд ялалтыг олж аваад дараа нь тулалдаг. Харин ялагдах хувь зайтай хүн эхлээд тулалдаад дараа нь ялалт хайдаг. Шилдэг удирдагч ёс суртахууны хуулийг хөгжүүлж арга барил болон сахилга батыг чанд баримталдаг. Ингэснээр амжилтыг өөрийн хүчээр хянах боломжтой болдог. Цэргийн аргын хувьд 1-р хэмжилт, 2-р тоо хэмжээний үнэлгээ, 3-р тооцоолол, 4-р боломжийн жин, 5-р ялалт гэж ялгадаг. Хэмжилт нь газраас үүсдэг. Тоо хэмжээний үнэлгээ нь хэмжилтээс үүсдэг. Тооцоолол нь үнэлгээнээс үүсдэг. Боломжийн жин нь тооцоололоос үүсдэг. Ялалт нь боломжийн жингээс үүсдэг. Ялалт байгуулсан цэрэг ялагдсан цэргийн эсрэг зогсох нь жинлүр дээр нэг үр тариатай фунт хэмжүүр тавьсантай адил юм. Ялж буй хүчний довтлохоо нь мянган алтын гүнтэй хавцал руу хаагдсан усны нурдтай адил юм. Бүлэг 5. Эрч хүч. Сүнз айлдах нь олон цэрэг удирдах зарчим цөөнхөн удирдахтай адил. Зүгээр л тог зөв хуваах асуудал юм. Том цэрэгтэй тулдах нь жижиг цэрэгтэй тулдахаас ялгаагүй. Зүгээр л дохиод тэмдэг зөв тогтоох асуудал юм. Бүх цэрэг чинь дайсны довтлохоог тисэж, хөдөлшгүй зогсохыг шууд бус маневрын тусламжтайгаар хийдэг. Чиний цэргийн нүдэлд нь өндөг рүү шидсэн термийн чулуу мэт байхыг сул болон хүчтэй цэгийн шинжлэх ухаанаар хийдэг. Бүх тулдаанд шууд арга нь нүүр тулан тулдахад хэрэглэгддэг, харин шууд бус арга нь ялалт байгуулахад хэрэгтэй. Шууд бус тактик үр дүнтэй хэрэглэгдвэл тэнгэр ба газар мэт шавхагдшгүй, гол мөрний урсгал мэт төгсгөлгүй юм. Нар сар мэт дуусаад дахин эхэлдэг, дөрвөн улирал мэт өнгөрөөд дахин ирдэг. Хөгжмийн нот тавханал байдаг, гэвч энэ тавын хослол хизээч сонсож дуусгахааргүй олон аялгаа бүтээдэг. Үндсэн өнгө тавханал байдаг, гэвч тэдний хослол хизээч харж дуусгааргүй олон будгийн өнгө бүтээдэг. Амтны төрөл тавханал байдаг, гэвч тэдний хослол хизээж амсаж дуусгахааргүй олон амт бүтээдэг. Тулалдаан довтлохооны арга хоёрхан л байдаг. Шууд ба шууд бус. Гэвч энэ хоёрын хослол төгсгөлгүй олон маневр бүтээдэг. Шууд ба шууд бус нь ээжлэн хоорондоо хөтлөнө. Энэ бол тойрог дотор хөдлөх мэт бөгөөд хизээж төгсөхгүй. Тэдний хослолын боломжийг хэн шавхаж чадах вэ? Цэргийн довтлохоо нь чулууг өнхрүүлэн урсгах сэлийн урсгалтай адил юм. Шийдвэрийн чанар нь шонхорын цаг, алдалгүй шүрч бун, золиосоо устгах довтлохоотой адил юм. Тиймээс сайн дайчин довтлохоондоо аимшигтай, шийдвэртэй шуурхай байдаг. Эрч хүчийг нумыг татахтай зүйрлэж болно. Шийдвэрийг олохыг суллахтай зүйрлэж болно.
Тулалдааны шууган бухимдлын дунд эмх замбраагүй мэт харагдаж болох ч жинхэнэ эмх замбраагүй байдал байхгүй. Бодлын хоосын дунд чиний жагсаал толгой сүүлгүй мэт харагдаж болох ч ялагдлаас хамгаалагдсан байна. Хуурмаг эмх замбраагүй байдал нь төгс сахилга батыг шаарддаг. Хуурмаг айдас нь зоригийг шаарддаг. Хуурмаг сул дорой байдал нь хүч чадлыг шаарддаг. Эмх замбраагүй байдлын дотор дэг журмыг нуух нь зүгээр л хуваарлалтын асуудал. Аймхай дүрний дотор зорийг нуух нь далд эрч хүч хуримтлуулахыг шаарддаг. Сул дорой байдлаар хүч чадлыг дадлах нь тактикийн байрлалаар хийгдэг. Дайсныг хөдөлгөж байхдаа хуурмаг дүр төрхийг хадгал. Дайсан түүний дагуу үйлдэнэ. Дайснаас юм золиослож тэднийг уруу татна. Өгөөс шидэж дайсныг замд нь барь. Дараа нь сонгомл дайчдын бүлгээр бөөгнөрч хүлээн ав. Ухаалаг тулаанч нэгдсэн эрч хүчний нөлөөнд анхаарч хувь хүмүүсээс хэд их шаарддаггүй. Тиймээс зөв хүмүүсийг сонгож нэгдсэн эрч хүчийг ашиглах чадвартай байдаг. Нэгдсэн эрч хүчийг ашиглахад түүний дайчид өнхрөх мод чулуу мэт болдог. Мод чулууны мөн чанар нь тэгш газар дээр хөдөлгөөнгүй байж налуу газар дээр хөдөлдөг. Дөрвөлжин бол зогсож, дугуй бол өнхөрдөг. Тиймээс сайн дайчдын бий болгох эрч хүч нь мянган алдын өндрөөс өнхөрч буурах дугуй чулууны хурд хүчтэй адил юм. Эрч хүчний тухай ингэж хэлье. Бүлэг 6. Сул болон хүчтэй цэгүүд. Сүн залхи нь хэн туландааны талбайд төрүүлж ирж дайсныг хүлээн тэрс сэргэлэн байна. Хэн хожимдж ирээд тулалтахаар яран тэр ядарч туйлдна. Тиймээс ухаалаг тулаанч өөрийн хүслийг дайсанд тулгадаг, харин дайсны хүслийг өөртөө тулгууладаггүй. Дайсан давуу тал үзүүлэн тэднийг өөрөө ойртуулж болно. Эсвэл гим хор учруулан тэднийг ойртохоос нь сэргийлж болно. Дайсан тайван сууж байвал түүнийг зовоо. Хоол хүнсээр сайн хангагдсан бол үлсгүй. Тайван буудалсан бол хөдөлг. Дайсны заавал хамгаалах газарт гарч ир. Чамайг хүлээгээгүй газарт хурдан дайр. Цэрэг дайсангүй газраар явбал хичнээн холч зовлонгүй айлна. Хамгаалтгүй газарт довтлол амжилт баталгаатай. Довтолшгүй газрыг хамгаалбал аюулгүй байдал баталгаатай. Тиймээс юуг хамгаалахаа мэдэхгүй өрсөлдөгчдөө довтлогч жанжин ур чадвартай. Юуг довтлохоо мэдэхгүй өрсөлдөгчдөө хамгаалагч жанжин ур чадвартай. Нарийн ба нууцлагын бурхан турлаг. Чамаар дамжин бид үл үзэгдэх, үл сонсогдохыг сурдаг. Ингэснээр дайсны хувь заяаг бид гартаа барьдаг. Дайсны сул цэг рүү довтлол эсэргүүцшгүй. Дайснаас хурдан хөдөлгүүл нэхэлтээс аюулгүй ухарна. Бид тулалдахыг хүсвэл дайсан өндөр хэрэм гүн шудууны ард нуугдсан тэдэнд тулалдахыг албадаж чадна. Тэдний заавал хамгаалах өөр газар довтлол болно. Бид тулалдахыг хүсэхгүй бол манай хоорон зүгээр газар дээр зурсан ч дайсныг тулалдахаас сэргийлж чадна. Тэдний замд хачирхалтай зүйл хаяж болно. Дайсны байрлалыг илрүүлж, өөрсдийгөө үл үзэгдэх байлгаснаар хүчээ төвлөрүүлж, дайсныг тараах боломжтой болно. Бид нэгдсэн бий болж, дайсан олон хэсэгт хуваагдана. Ингэснээр бид олон дайсан цөөн байна. Ийхүү баг хүчийг том хүчээр довтолбол дайсан хүнд байдалд орно. Бидний тулалдах газрыг дайсан мэдэх ёсгүй. Мэдэхгүй бол тэд олон газар довтлохоонд бэлдэх шаардлагатай болж хүчээ тараана. Нэг цэгт бид тулалдах хүчний тоо хувь хүргэн бага байна. Дайсан урд талаа бэхжүүлбэл арыг нь сулруулна. Арыг бэхжүүлбэл урдаа сулруулна. Зүүн талаа бэхжүүлбэл барууныг сулруулна. Баруун талаа бэхжүүлбэл зүүнийг сулруулна. Хаа сайгүй хүч илгээвэл хаа сайгүй сул болно. Тоогоор сул байх нь олон газар довтлохоонд бэлдэх шаардлагаас үүсдэг. Тоогоор хүчтэй байх нь өрсөлдөгчдөө ийм бэлтгэл хийхэд албадсанаас ирдэг. Ирэх тулалдааны газар цагийг мэдвэл хамгийн алс газраас ч хүчээ төвлөрүүлж тулалдаж чадна. Харин цаг ба газар аль нь мэдэгдэхгүй бол зүүн жигүүр баруун жигүүрийг аварч чадахгүй, урд тал арыг хамгаалж чадахгүй болно. Миний тооцоогоор UA улсын цэрэг манайхаас олон ч тэр нь ялалтад нөлөөлөхгүй. Тиймээс ялалт олж болно гэж хэлье. Дайсан тоогоор илүүж тулалдахаас нь сэргийлж болно. Тэдний төлөвлөгөө болон амжилтын магадлалыг мэдхийн тулд шинжил. Дайсныг өдөөж түүний үйл ажиллагааны зарчмыг сур. Дайсныг ил гарахад хүргэж суул цэгийг нь ол. Дайсны цэргийг өөрийнхтэйгээ нарийн харьцуул. Хүч хаана илүүдэлтэй хаана дутагдaltaйг мэд. Тактикийн байрлалд хүрч болох хамгийн дээд түвшин бол тэдгээрийг нуух юм. Байрлалаа нуувал хамгийн нарийн тагнуулчаас хамгийн ухаантай толгойноос аюулгүй байна. Дайсны өөрийн тактикаас тэдэнд эсрэг ялалтыг хэрхэн бүтээхийг олон түмэн ойлгож чаддаггүй.
Бүх хүн миний ялах тактикийг хардаг. Гэвч ялалтыг бий болгох стратегийг хэн ч хардаггүй. Нэг ялалт авчирсан тактикийг давтаж болохгүй. Аргаа нөхцөл байдлын хязгааргүй олон төрөл тохируул. Цэргийн тактик нь устай адил. Ус байгалийн замаар өндрөөс нам руу урсдаг. Дайнд хүчтэй зүйлээс зайлсхийж, сул зүйл рүү цохон зам юм. Ус газрын хэлбэр тохируулан урсдаг. Цэрэг дайсны нөхцөл тохируулан ялалт олдог. Тиймээс ус тогтмол хэлбэргүй шиг дайнч тогтмол нөхцөл гэж байхгүй. Дайсны нөхцөл тохируулан тактика өөрчилж ялалт байгуулдаг хүнийг тэнгэрээс зайсан жанжин гэж нэрлэж болно. 5 элемент үргэлж тэнцүү ноёрхдоггүй. 4 улирал ээллэн солигддог. Өдөр богино урч байдаг. Сар хасах ба нэмэх үеүдтэй байдаг. Бүлэг толоо. Маневр хийх нь. Сүн зайлдах нь дайн жанжин хаанаас тушаал хүлээн авдаг. Цэрэг цуглуулж хүчээ нэгтсэний дараа тэд хэрэг хооронд нь зохицуулж нэгтгэх ёстой. Үүний дараа тактикийн маневр ирдэг бөгөөд үүнээс хэцүү зүйл гэж үгүй. Тактикийн маневрын хүндрэлэн тойрох замыг шууд зам болгож, гай, зовлон ашиг тус болоход оршдог. Дайсныг замаас нь гаргаж татаад тойрч урт замаар явсан ч, дайснаас хожуу гарсан ч, түүнээс төрүүлж зорилгодоо хүрэхэн тойрох урлагийн мэдлэг юм. Давуу тал олохын тулд бүрэн зэвсэгтэй цэргийг аяндуулбал хоцрох магадлалтай. Хайрын нисэх баг илгээвэл ачаа хангамжаа алдна. Цэргүүддээ хуйг хувцсаа ороож өдөр шөнөгүй зогсолтгүй аян замд гаргаж, ердийн зайнаас 2 дахин урт замыг дамжуулан давуу тал олохын тулд 100 бэрийн газар явуулбал бүх 3 дивизийн удирдагч дайсны гарт унана. Хүчтэй цэргүүд урдаа явж ядарсан хоцрох бөгөөд ийм төлөвлөгөөгөөр цэргийн 10-1 л зорилгодоо хүрнэ. 50 бээр аялж дайсныг гүйцэх гэвэл эхний дивизийн удирдагчаа алдаж цэргийн тал нь л хүрнэ. 30 бээр ижил зорилгоор аялбал цэргийн 3-ны 2 нь хүрнэ. Ачаа хангамжийн нэггүй цэрэг сүрнэ. Хүнс нүцгүй цэрэг сүрнэ. Хангамжийн бааз суургүй цэрэг сүрнэ. Хөршүүдийн төлөвлөгөөг мэдлгүйгээр тэдэнтэй холбоонд орж болохгүй. Газар нутгийн уулахад ой мод, хавцал цав, намаг шалбааг мэдлгүйгээр цэргийг замд хөтлөхөн зохисгүй. Нутгийн хүчийг ашиглахгүйгээр байгалийн давуу талыг ашиглах боломжгүй. Дайнд хуурмаг арга хэрэгэл тэгвэл амжилттай болно. Жинхэнэ давуу тал олдох үед л хөдөл. Хүчээ төвлөрүүлэх үү, хуваах уу гэдгийг нөхцөл байдлаар шийд. Хурд чинь салхин мэтнийх чинь ой мэт байг. Дайрч тонсон үедээ гал мэт, хөдөлшгүй байхдаа уул мэт бай. Төлөвлөгөн шүн мэт бараа нэвтэршгүй байг. Хөдлөх үедээ аян мэт буу. Газар нутаг тонсон үедээ олзыг цэргүүдтэй хуваа. Шин нутаг эзэлсэн үедээ цэргүүдтэй газар хуваарл. Хөдөлгөхийн өмнө бодож тунгаа. Тойрох урлагийг эзэмшсэн хүн ялна. Энэ бол маневр хийх урлаг юм. Цэргийн удирдлагын ном хэлэхдээ тулалдааны талбайд хийсэн үг хол хүрэхгүй учраас хингэрэг бөмбөрийг бий болгосон. Энгийн зүйлс тод харагдахгүй учраас тугуудыг бий болгосон. Хингэрэг бөмбөр тугагт албаанд цэргийн чихнүүдийг нэг цэгт төвлөрүүлэх хэрэгсэл юм. Ийхүү нэгдсэн нэг бий болох үед зоригтой нэгээрээ урагшлах боломжгүй. Айхнар нэгээрээ ухрахч боломжгүй болно. Энэ бол олон хүн удирдах урлаг юм. Шөнийн тулалдаанд дохионы галбаа хингэрэг ихээр хэрэгэл. Өдрийн тулалдаанд туг далбаа ихээр хэрэгэл. Бүхэл бүтэн цэрэг зоригоо алдаж болно. Ерөнхий командлагч сэтгэл хөдлөлөө алдаж болно. Цэргийн сүлд сүнс өглөө хамгийн хурц байдаг. Өдөш болохоор бурч, орой болохоор буцаж ирэхийг л бодно. Тиймээс ухаалаг жанжин дайсны зориг хурц үед зайлсхийж, залхуурч ухрахыг хүссэн үед нь довтолдог. Энэ бол сэтгэл зүг судлах урлаг юм. Сахилга баттай 50 байж дайсны эмх замбраагүй бухимдлыг хүлээхэн 50 байдлаа хадгалах урлаг юм. Зорилгодоо ойрхон байж дайсан хол байх үед, 50 хүлээж дайсан зүтгэн тэмцэх үед, цатгалан байж дайсан өлсөж байх үед хүчээ хуримтлуулах урлаг юм. Тугаа эмх цэгцтэй байрлуулсан дайсныг таслан зогсоохоос татгалз. 50 итгэлтэй жагсан дайсанд довтлохоос татгал. Энэ бол нөхцөл байдлыг судлах урлаг юм. Өөдөөс нь дайсан руу давших нь цэргийн дүрмд үгүй. Цуулнаас бууж ирж буй дайсныг эсэргүүцэж болохгүй. Зүхтах дүр үзүүлж буй дайсныг нэхэж болохгүй. Зориг сүлд нь хурц байгаа дайсан довтолж болохгүй. Дайсны шидсэн өгөөшийг залгиж болохгүй. Гэртээ буцаж буй цэргийн замыг хаах хэрэггүй. Дайсныг бүслэхдээ нэг гарц үлдээ. Ноцтой байдалд орсон дайсныг хит шахаж болохгүй. Дайны урлаг ийм байдаг. Бүлэг 8. Тактикийн олон хувилбар. Сүн зайлдах нь
Дайн жанжин хаанаас тушаал хүлээн авч цэрэг цуглуулan хүчээ нэгтгэдэг. Хүнд газарт буудлаж болохгүй. Олон зам огтлцсон газарт холбоотнуудтайгаа нэгд. Аюултай тусгаарлагдсан газарт удаан зогсож болохгүй. Хүрээлэгдсэн газарт заль мэхэрэглэе. Ноцтой байдал тулалд. Дагаж болохгүй зам байдаг. Довтолж болохгүй цэрэг байдаг. Бүслэж болохгүй хот байдаг. Маргаж болохгүй байр суурь байдаг. Дагаж болохгүй хааны тушаал байдаг. Тактикийн олон хувилбарын давуу талыг бүрэн ойлгосон жанжин цэргийг хэрхэн удирдахаа мэднэ. Эдгээрийг ойлгоогүй жанжин газар нутгийн тохиргоог сайн мэдсэн ч мэдлэгээ боддоор ашиглаж чадахгүй. Төлөвлөгөөгөө өөрчлөх урлагт суралцаагүй цэргийн оюутан таван давуу талыг мэдсэн ч хүмүүсийг зөв ашиглаж чадахгүй. Тиймээс ухаалаг удирдагчийн төлөвлөгөөнд давуу тал ба сул талын бодлого хамтдаа холилдно. Давуу талын хүлээлтээ ийхүү зөөлрүүлвэл төлөвлөгөөнийхөө гол зүйлийг биелүүлж чадна. Нөгөө талаар хүндрлийн дунд давуу тал олж авахд үргэлж бэлэн байвалгай зовлонгоос гарч чадна. Дайсны ноёдыг гимхар учруулж дарамтлал. Тэдэнд бэрхшээл бий болгож тэднийг үргэлж завгүй байлга. Уруу татах зүйл үзүүлж тэднийг альж цэг рүү яаруулж ав. Дайны урлаг биднийг дайсан ирэхгүй байх магадлалд бус өөрсдийн бэлэн байдалд найдахыг заадаг. Дайсан довтлохгүй байх боломжид бус бидний байр суурийг довтолжгүй болгосонд найдахыг заадаг. Жанжинд аюултай таван алдаа байдаг. Нэгдүгээрт бодлогоогүй зөрөгтэй байдал нь сүйрэлд хүргэдэг. Хоёрдугаарт аймхай байдал нь олзлогдоход хүргэдэг. Гуравдугаарт яаравчилсан нуурын доромжлолоор өдөгдөж болдог. Дөрөвдүгээрт нэр төрд хит мэдрэмтгий байдал нь ичхүр төртөж болдог. Тавдугаарт цэргүүддээ хит санаа тавхин зовлон бэрхшээлд өртөхөд хүргэдэг. Эдгээр нь жанжны таван гол нүгэл бөгөөд дайн хийхэд хор уршигтай. Цэрэг устгагдаж, удирдагч нь амиа альдвал шалтгааныг эдгээр таван аюултай алдааны дотроос заавал олох болно. Эдгээрийг бодож тунгах хэрэгтэй. Бүлэг 9. Цэргийн аян зам. Сүн зайлдах нь одоо цэргийг буудлуулах ба дайсны тэмдэг ажиглах асуудалд шилжээ. Уулсыг хурдан гат хөндий хавцлын ойролцоо яв. Өндөр газар нарны зүг рүү харсан газарт буудлаа. Тулалдахын тулд өндөр рүү авирч болохгүй. Уулийн дайны тухай ингэж хэлье. Гол гатлаад хол яв. Дайсны довтлох цэрэг гол гатлах үед голын дундуур нь угтаж болохгүй. Цэргийнхэн талыг гатлуулаад дараа нь довтлох нь дээр. Тулдахыг хүсвэл дайсны гатлах голын ойролцоо угтаж болохгүй. Завиа дайснаас дээш зогсоож нарны зүг рүү хар. Урсгалтай тэмцэн дайсныг угтаж болохгүй. Голын дайны тухай ингэж хэлье. Давстай намаг гаталж байгаа бол цорын ганц зорилго чинь хурдан гарах юм. Хэрэв давстай намаг тулдах шаардлагатай бол ус. Өвсний ойролцоо модны бөөгнөрлөд нуруугаа тулган бай. Давстай намгийн ажиллагааны тухай ингэж хэлье. Хуурай тэгш газарт хялбар хүртээмжтэй байрлал эзэл. Баруун арын тийш өндөрлөг газартай бай. Ингүүл аюул урд талд, аюулгүй байдал арын талд байна. Тэгш газрын аяны тухай ингэж хэлье. Эдгээр нь цэргийн мэдлэгийн дөрвөн хэрэгтэй салбар бөгөөд шар эзэн хааныг дөрвөн хааныг ялахад тусалсан юм. Бүх цэрэг намаас өндөр газрыг илүүд үздэг, харанхуйгаас нартай газрыг илүүд үздэг. Цэргүүдтэй анхааралтай ханд хатуу газарт буудлаа. Тэгвэл цэрэг бүх төрлийн өвчнөөс ангид байж ялалтыг баталгаажуулна. Толгод эсвэл эргийн ойролцоо ирвэл нартай талыг эзэл. Налуу газрыг баруун ар тийшээ байрлуул. Ингүүл цэргүүдтэй ашигтай бөгөөд газрын байгалийн давуу талыг ашиглана. Их бороо орсноос болж гатлах гол үерлэж хөөс цацарч байвал усны намжих хүртэл хүлээх хэрэгтэй. Огцом хад, хавцал гүн хонхор давчуу газар, нягт бутлаг, намаг ба хагарал бүхий нутгаас аль болох хурдан холдож, ойртохоос зайлсхийх хэрэгтэй. Бид ийм газруудаас хол байхад дайсныг тийш ойртуул. Бид тэдний зүг харахад дайсан тэднийг арын талтаа байлга. Буудлынхаа ойролцоо толоход усан өвстэй цөөрөм, зэгстэй хонхор, эсвэл нэгт бутлагтай, ой модтой газар байвал сайтар нэгж шүүр. Эдгээр нь нууцаар бөөгнөрсөн цэргүүд эсвэл тагнуулчид нуугдаж болох газрууд юм. Дайсан ойрхон байж тайван бол байрлалынхаа байгалийн хүч чадалд найдаж байна гэсэн үг. Дайсан хол байж тулалдаанд өдөөж байвал нөгөө талыг урагшлуулахыг хүсэж байна гэсэн үг. Дайсны буудлын газар хялбар хүртээмжтэй бол өгөөж тавьж ангисан гэсэн үг. Ой модод дунд хөдөлгөөн байвал дайсан ирж байна гэсэн үг. Нягт өвсний дунд олон далдлагч гарч ирвэл дайсан биднийг сэрдүүлэх гэж байна гэсэн үг. Шууд нисэн хөөрөл нууц цэрэг байна гэсэн шинж.
Амьтад гинт сэгсрэн зүхтвал гинтийн довтлогоо ирж байна гэсэн шинж. Тоос шороо өндөр багнаар босвол тэрэг ирж байна гэсэн шинж. Тоос нам боловч өргөнөөр тархвал явган цэрэг ирж байна гэсэн шинж. Тоос олон чиглэлд салбарлавал түлээ цуглуулах бүлгүүд явж байна гэсэн шинж. Цөөн үл шороо нааш цааш хөдлөвл цэрэг буудлаж байна гэсэн шинж. Даруу үгс бэлтгэл нэмэгдэж байвал дайсан довтлохож байна гэсэн шинж. Ширүүн үгс урагш нүдэл байвал ухрах гэж байна гэсэн шинж. Хөнгөн тэргүүд эхлээд гарт жигүүрт байрлуул дайсан тулалдааны жагсаалд орж байна гэсэн шинж. Тангарагт гэрээгүйнхийн санал нь урвалтыг илэрхийлнэ. Их гүйлдэж цэргүүд игнэнд орж байвал шийдвэрлэх мөч ирлээ гэсэн үг. Зарим нь урагшилж, зарим нь ухарч байвал уруу татаж байна гэсэн үг. Цэргүүд жадандаа тулан зогсож байвал хоол хүнсний хомсдолд орсон гэсэн үг. Ус цөөхөөр илгээгдсэн хүмүүс эхлээд өөрсдөө уувал цэрэг цангаж байна гэсэн үг. Дайсан давуу тал олж харсан ч үүнийг ашиглах орлого хийхгүй бол цэргүүд нь ядарсан гэсэн үг. Шувууд ямар нэгэн газарт цуглуул тэр газар хоосон гэсэн үг. Шөнийн хашхраан нь сэтгэл түгшилтийг илэрхийлнэ. Хуарангийн дотор үүмэн самуун байвал жанжны ирэх мэдэл сул гэсэн үг. Туг далбаа нааш цааш шилжиж байвал бослого бэлтгэж байна гэсэн үг. Офицер руу дууртай бол цэргүүд ядарсан гэсэн үг. Цэрэг мордоо тижээлэр тижээж үхрээ найдлан хүнс бэлдэж цэргүүд нь гал тоогоо хуарангийн галан дээр өлгөхгүй бол тэд үхтлээ тултахаар шийдсэн гэсэн шинж. Хүмүүс бөөнөрөө шивнэлдэж намуухан ярьж байвал жагсаалын дунд сэтгэл ханамжгүй байдал гэсэн үг. Хит олон шагналан дайсны нөөц дуусаж байгааг илэрхийлнэ. Хит олон шитгэл нь ноцтой зовлон илэрхийлнэ. Эхлээд дөөлж аимшигтай дүр үзүүлээд дараа нь дайсны тоонд айхан дээд зэргийн мэдлэгүйг харуулдаг. Магтаал мэнчилгээтэй илч илгээж байвал дайсан түр зогсолт хүсэж байна гэсэн шинж. Дайсны цэрэг ууртайгаар ойртож манай цэрэгтэй нүур тулан удаан зогсоод тулдаан ч орохгүй, нүүжж явахгүй байвал нөхцөл байдал нь их ихэхэн сонор сэрэмж болгоомжлыг шаарддаг. Манай цэрэг дайснаас тоогоор илүүгүй бол энэ нь хангалттай. Зүгээр л шууд довтлохоо хийх боломжгүй гэсэн үг. Хийж чадах зүйл бол бүх боломжит хүчээ төвлөрүүлж, дайсныг нягт ажиглаж, нэмэлт хүч авах юм. Урьдчилан болгүйгээр дайсны хөнгөн үзэх хүн тэдэнд заавал олзлогдно. Цэргүүд чамд дасан хүндлэхээс өмнө шийтгвэл тэд захирагдахгүй. Захирагдахгүй бол ашиггүй болно. Цэргүүд чамд дасан хүндэлсний дараа шийдэл хэрэгжүүлэхгүй бол мөн л ашиггүй болно. Тиймээс цэргүүд эхлээд хүнлэг ханд дараа нь хатуу сахилахаар захир. Энэ бол ялалтын баталгаатай зам юм. Сургалтын тушаалуудыг байнга хэрэгжүүлбэл цэрэг сайн сахилахтай болно. Хэрэгжүүлэхгүй бол сахилахмуу болно. Жанжин цэргүүдэд итгэлтэй боловч тушаалаа дагуулахыг өргөлж шаардвал ашиг тус харилцан байна. Бүлэг 10. Газар нутаг. Сүн зайлдах нь газар нутгийн 6 төрлийг ялгаж болно. 1-дүгээрт хүртээмжтэй газар, 2-дугаарт оролцоод газар, 3-дугаарт хүлээлийн газар, 4-дүгээрт нарийн давааны газар, 5-дугаарт огцом өндөрлөг газар, 6-дугаарт алс холын газар. 2 тал чөлөөтэй явж болох газрыг хүртээмжтэй газар гэнэ. Ийм газарт дайснаас төрүүлж өндөр нартай газрыг эзэлж хангамжийн замаа сайтар хамгаал. Тэгвэл давуу тайтайгаар тулалдаж чадна. Орхиж болох ч дахин эзлэхэд хэцүү газрыг оролцоод газар гэнэ. Ийм газраас дайсан бэлтгэлгүй бол гарч довтолж ялж болно. Гэвч дайсан бэлтгэлтэй бөгөөд чи ялж чадахгүй бол буцах боломжгүй тулгай тохиолдно. Аль тал нь ч төрүүлж хөдлөхөд ашиггүй газрыг хүлээлийн газар гэнэ. Ийм газарт дайсан сонирхолтой өгөөж санал болговол хөдлөхгүйгээр ухарч дайсныг уруу тат. Дараа нь дайсны цэргийн нэг хэсэг гарсан үед довтол. Нарийн давааны хувьд чи төрүүлж эзэлж чадвал хүчтэй хамгаалж дайсны эрхийг хүлээ. Дайсан давааг төрүүлж эзэлсэн бол хэрэг бүрэн хамгаалалттай бол нэхэж болохгүй. Зөвхөн хамгаалалт нь сул бол нэх. Огцом өндөрлөгийн хувьд чи дайснаасаа төрүүлбэл өндөр нартай газрыг эзэлж хүлээ. Сэн төрүүлж эзэлсэн бол нэхэж болохгүй. Ухарч тэднийг уруу татахыг хичээ. Хэрв дайснаас их хол байгаа бөгөөд 2 цэргийн хүч тэнцүү бол тулалдаанд өдөөх нь хэцүү бөгөөд тулалдах нь чамд ашиггүй. Эдгээр 6 нь газартай холбоотой зарчмууд. Хариуцлагатай албан тушаалд хүрсэн жанжин эдгээрийг наривчлан судлах ёстой. Цэрэг байгалийн бус шалтгаанаар 6 төрлийн гай аюулд өртөж болно. Эдгээр нь жанжны буруу үйлдэлээс үүсдэг. Үүн зүхтаалт, дуулуургүй байдал, нурал, сүйрэл, замбраагүй байдал, бутрал зэрэг орно.
бусад нөхцөл тэнцүү байхад нэг хүчийг түүнээс 10 дахин том хүчний эсрэг хаявал зүгталт гарна. Энгийн цэргүүд хэд хүчтэй, офицерууд хэд сул бол дуулуургүй байдал гарна. Офицерууд хэд хүчтэй, энгийн цэргүүд хэд сул бол нурал гарна. Тэгэд офицерууд уртад дуулуургүй байж дайсантай тулгарх үед жинхэнэ нөхцөлийг тодруулахгүйгээр өөрсдийн санаагаар тулдаанд оров сүрэл гарна. Жанжин сул дорой эрх мэдлгүй бол тушаалууд тодорхой бус офицер цэргүүдэд тогтмол үүрэг хуваарлагдаагүй, игнэж агсаал булиантай байвал бүрэн замбраагүй байдал гарна. Жанжин дайсны хүч чадлыг зөв үнэлж чадахгүй, бага хүчийг их хүчний эсрэг тулгаж, сул хэсгийг хүчтэй хэсгийн эсрэг илгээж, уур дэгнээнд сонгоомол цэрэг байрлуулахгүй бол бутрал гарна. Эдгээр нь ялагдлыг өрх 6 арга бөгөөд хариуцлагатай албан тушаалд хүрсэн жанжин нарийн анхаарах ёстой. Газар нутгийн байгалийн хэлбэр нь цэргийн хамгийн сайн тус юм. Гэвч дайсныг үнэлэх, ялалтын хүчийг хянах, хүндрэл аюул зайг нарийн тооцоолох чадвар нь агуу жанжны шалгуур юм. Эдгээрийг мэдэж тулалдаанд мэдлэгээ хэрэгжүүлэх ялна. Мэдэхгүй хэрэгжүүлэхгүй бол заавал ялагдана. Тулалдаан ялалтад хүрэх нь лавтай бол захирагч хориглосон ч тулалдах ёстой. Тулалдаан ялалтад хүрэхгүй бол захирагч тушаасан ч тулалдаж болохгүй. Нэр алдар хүсэлгүйгээр урагшилж, гутамшихаас айлгүйгээр ухарч, зөвхөн улс орноо хамгаалж хаандаа үйлчлэхийг боддог жанчин бол голзон бол хаант улсын эрдэнэ юм. Цэргүүдтэй хүүхэд шигээ ханд, тэд чамтай хамт хамгийн гүн хавцалд орно. Тэдэнд өөрийн хайртай хөвгөж шигээ ханд, тэд үхэл хүртэл чиний хажууд зогсно. Гэвч хэрэв чи зөөлөн байгаач эрх мэдлээ мэдрүүлж чадахгүй, сэтгэл зүрхтэйч тушаалаа хэрэгжүүлж чадахгүй, эмх замраагүй байдлыг дарж чадахгүй бол цэргүүд чинь эрхлэг хүүхэд мэт болж ямар ч хэрэг ашиггүй болно. Өөрсдийн цэрэг довтлоход бэлэн гэвч дайсан довтлоход нээлттэд бус гэдгийг мэдвэл ялалтын тал замд хүрсэн хэрэг. Дайсан довтлоход нээлттэй гэвч өөрсдийн цэрэг довтлоход бэлэн бус гэдгийг мэдвэл ялалтын тал замд хүрсэн хэрэг. Дайсан довтлоход нээлттэй өөрсдийн цэрэг довтлоход бэлэн гэвч газрын нөхцөл тулалдахад тохиромжгүй гэдгийг мэдвэл мөн л ялалтын тал замд хүрсэн хэрэг. Тиймээс туршлагатай цэрэг хөдөлсөний дараа хизээж буудлын андаггүй. Буудлаа орхисны дараа хизээж гарц алддаггүй. Тиймээс хэлдэг дайснаа мэдэж өөрийгөө мэдвэл ялалч нь эргэлзээгүй. Тэнгэрийг мэдэж газрыг мэдвэл ялалтаа бүрэн болгож чадна. Бүлэг 11. 9 нөхцөл байдал. Сүнз айлдах нь дайны урлаг 9 төрлийн газар нутгийг ялгадаг. 1-р тарах газар, 2-р амархан газар, 3-р маргаантай газар, 4-р нээлттэй газар, 5-р зам огтлсон газар, 6-р ноцтой газар, 7-р хүн газар, 8-р хүрээлэгдсэн газар, 9-р ноцтой байдлын газар. Ноён өөрийн нутагт тулалдаж байвал тарах газар юм. Дайсны нутагт нэвтэрсэн боловч хол биш бол амархан газар юм. Аль талч давуу тал олгох газрыг маргаантай газар гин. 2 тал чөлөөтэй хөдөлж болох газрыг нээлттэй газар гин. 3 зэрэгэлдээ улсын түлхүүр болох газрыг зам огтлолтсон газар гин. Үүнийг төрүүлж эзэлсэн хүн эзэнд гүрний ихэнхийг хүчиндээ авна. Дайсны улсын зүрхэнд нэвтэрч олон бэхлэгдсэн хотыг ардаа орхивол ноцтой газар юм. Уулын ой огцон мэрэг, намаг шалбаг буюу гатлахад хэцүү бүх газар нутагт хүнд газар юм. Нарийн хавцлаар орж зөвхөн тойруу замаар буцаж болох цөөн хідэн дайсан олон хүчийг буут нэрх газар нь хүрээлэгдсэн газар юм. Зөвхөн яаралтай тулалдсанаар л сүйрлээс аврагдах газрыг ноцтой байдлын газар гин. Тарах газарт тулалдаж болохгүй. Амархан газар зогсож болохгүй. Маргаантай газарт довтолж болохгүй. Нээлттэй газарт дайсны замыг хааж болохгүй. Зам огтлолтсон газарт холбооднуудтайгаа нэгд. Ноцтой газарт олд цуглуул. Хүнд газарт зогсолтгүй явж бай. Хүрээлэгдсэн газарт залмих хэрэгэл. Ноцтой байдлын газарт тулалд. Эрт цагийн ур чадвартай удирдагчид дайсны урд ба арын хоорондох холбоог тасалж чаддаг байсан. Том жижиг нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагааг сэргийлдэг байсан. Сайн цэргүүдийг, муу цэргүүдийг аврахаас, офицеруудыг цэргүүдийг нэгтгэхээс хориглож чаддаг байсан. Дайсны цэргүүд тархсан үед нэгтгэхээс нь сэргийлдэг байсан. Хүчээ нэгтгсэн ч эмх замбраагүй байлгаж чаддаг байсан. Давуу тайтайгаар бол урагшилж бусад тохиолдолд зогсдог байжээ. Их дайсны цэрэг эмх цэгцтэй жагсаж довтоход бэлэн байгаа үед яаж хариулах вэ гэж асуувал дайсны хамгийн үнэлэг зүйлийг олзол тэгвэл тэд чиний хүсэлд захирагдана. Хурд бол дайны мөн чанар юм.
Дайсны бэлтгэлгүй байдлыг далимдуулж гинтийн замаар яваад хамгаалалтгүй газруудад довтлоо. Довтлох хүчний баримтлах зарчмууд нь дайсны нутагт гүнзгий нэвтрэх тусам цэргүүдийн нэгдэл бэхжиж хамгаалагчид чамайг дийлэхгүй болно. Үржил шимтэй газраар дайрч цэгүнсийг хангаж яв. Цэргүүдийнхээ сайн сайхан байдлыг нарийн анхааран тэднийг хэд ачаалж болохгүй. Ирч хүчээ төвлөрүүлж хүч чадлаа хуримтлаа. Цэргээ байн хөдөлгөж таамаглашгүй төлөлгөө зоох. Цэргүүдээ гарцгүй байдалд орвол тэд үхлийг зүхталтаас илүүд үзнэ. Тэд үхлийг харуул гүйцэтгэж чадахгүй юм байхгүй. Офицер цэрэг бүгд бүхий л хүчээ гаргана. Ноцтой байдалд орсон цэргүүд айдсын мэдрэмжийг алддаг. Хоргодох газаргүй бол тэд бат зогсно. Дайсны нутагт байвал зүрхтэй нүрлэнэ. Ямар ч аргагүй бол тэд хатуу тулалдана. Тиймээс жагсаал дуудагдахыг хүлээлгүйгээр цэргүүд үргэлж сэрэмжтэй байна. Хүсэлт гаргахыг хүлээлгүйгээр хүслийг чинь биелүүлнэ. Хязгаарлалтгүйгээр үнэнч байна. Тушаалгүйгээр итгэж болно. Эрүү шүтлийг хориг. Мухар сүсгийн эргэлзээг арилгаг. Тэгвэл үхэл хүртэл ямар ч гай аюулаас айх зүйлгүй. Цэргүүд маань мөнгөөр дүүрэн биш бол баялаг дургүйгээс биш. Амь нас нь хэд богин биш бол урт наслахыг хүсэхгүйгээс биш. Тулалдаанд гарахаар тушаагдсан өдөр цэргүүд уйлж болно. Суугаа хүмүүсийн нулимс хувцсыг нь норгож хэвтэгсдийн нулимс хацраар нь урсна. Гэвч тэднийг нэг л удаа буланд авчулбал Чуу ба Куин зориг гаргана. Ур чадвартай стратегичийг Шуайжан могойтой зүйрлэж болно. Шуайжан бол чан улсад байдаг могой юм. Толгойг нь цохвол сүүлээр довтлоно. Сүүлийг нь цохвол толгойгоор довтлоно. Дундыг нь цохвол толгой сүүл хоёулаа довтлоно. Цэргийг Шуайжан мэт болгож болох уу гэвэл тийм гэж хариулна. Учир нь Уу Баяу хоёр улсын хүмүүс дайсан боловч нэг завир гол гаталж байхдаа шуурган дүртвэл зүүн гар баруун гараа тусалдаг шиг бие биедээ туслана. Тиймээс морь байх тэргийн дугуйг газарт булахад найдах нь хангалтгүй юм. Цэрэг удирдах зарчим бол бүгд хүрэх ёстой нэг зоригийн стандарт тогтоох юм. Хүчтэй ба сул дорой цэргийг хоёулангаас нь хэрхэн сайнаар ашиглах вэ гэдэг нь газар нутгийг зөв ашиглахтай холбоотой асуудал юм. Ур чадвартай жанжин цэргээ нэг хүнийг гараас хөдлөн хүсэж буй чиглэлд нь аваачихтай адилаар удирддаг. Жанжны үүрэг бол тайван байж нууцлыг хангах, шулуун шударга байж дэг журмыг сахих юм. Офицер цэргүүдийг хуурамч мэдээл дүр төрхөөр бодлуулж тэднийг мэдэхгүй байлгах чадвартай байх ёстой. Зохион байгуулалтаа өөрчилж төлөвлөгөөг солих замаар дайсныг мэдлэхгүй байлгана. Буудлаа шилжүүлж тойруу замаар явах замаар дайсны таамаглалыг сэргийлнэ. Шийдвэрлэх мөчид цэргийн удирдагч өндөрт гарч шатаа цааш нь өшиглсөн хүн шиг ажилтдаг. Цэргүүдийг дайсны гүнд аваачсны дараалгараа харуулна. Тэр завь шатааж товоогоо хагална. Хончин хоньсон сүргээ энэ тийш нь хөөдөг шиг цэргүүдийг энэ тийш хөөж хинч хааш явж байгааг мэдэхгүй. Цэргийг цуглуулж аюулд оруулах нь жанжны ажил гэж нэрлэж болно. 9 төрлийн газар тохирох арга хэмжээ, довтлох эсвэл хамгаалах тактикийн зохистой байдал, хүний зан чанарын үндсэн хууль зэрэг нь заавал судлах ёстой зүйлс юм. Дайсны нутагт довтоход ерөнхий зарчим нь гүнзгий нэвтрэх нэгдлийг бий болгодог, бага зэрэг нэвтрэх нь тархалт гаргадаг. Өөрийн нутгийг ард орхиж, хөрш зэрэгэлдээ нутгийг гатлахад чухал газар дэрнэ. Дөрвөн зүгт холбооны замтай бол зам огтлолцсон газар юм. Дайсны нутагт гүн нэвтэрсэн бол ноцтой газар. Бага зэрэг нэвтэрсэн бол амархан газар. Ард дайсны бэхлэлт урд нарийн даваатай бол хүрээлэгдсэн газар. Хорогдох газар огт үгүй бол ноцтой байдлын газар. Тиймээс тарах газарт би цэргүүддээ нэг зорилгоор урам зориг өгнө. Амархан газарт цэргийн бүх хэсгүүдийн хоорондох нэгт холбоог хангана. Маргаантай газарт арьергардаа яруулна. Нээлттэй газарт хамгаалалтаа нягт ажиглана. Зам огтлолцсон газарт холбоогоо бэхжүүлнэ. Ноцтой газарт тасралтгүй хангамжийн урсгалыг хангана. Хүнд газарт замаараа тасралтгүй урагшилна. Хүрээлэгдсэн газар тухрах замаа хаана. Ностой байдлын газарт цэргүүдтэй амиа аврах найдваргүй зарлана. Өччөр нь хүрээлэгдсэн цэргийн зан чанар бол зүрхтэй эсэргүүцэх арга буюу тулалдах. Аюулд орсон бол даруй захирагдах юм. Хөршүүдийн төлөвлөгөөг мэдлэхгүйгээр тэдэнтэй холбоонд орж болохгүй. Газар нутгийн уулахад хавцал намаг шалбааг мэдлэхгүйгээр цэрэг удирдах болохгүй. Нутгийн хүчийг ашиглахгүйгээр байгалийн давуу талыг ашиглаж чадахгүй. Дараах 4-5-ын зарчмын аль нэгийг мэдэхгүй бол дайнч ноёнд зохисгүй юм.
Дайнч ноён хүчирхэг улсад довтлохдоо дайсны хүчийг нэгтгэхээс сэргийлдэг. Өрсөлдөгчдийгөө айлган тэдний холбоотнуудыг эсрэг нэгдэхээс сэргийлдэг. Тиймээс олонтой холбоо байгуулахыг эрмэлздэггүй, бусад улсын хүчийг өсгдөггүй. Өөрийн нууц төлөвлөгөөг хэрэгжүүлж өрсөлдөгчдийг айцад байлгадаг. Ингэж тэд хотуудыг эзэлж хаан тусуудыг нураадаг. Дүрм журмыг үл хайхран шагнал олго. Өмнөх зохицуулалтыг үл хайхран тушаал гарга. Ингэвэл бүхэл бүтэн цэргийг нэг хүн шиг удирдах чадна. Цэргүүддээ үйллийг өөрийг нь үзүүл төлөвлөгөөгөө хизээж битгий хэл. Нөхцөл байдал сайн бол нүд нь харуул, гашуун бол юу ч битгий хэл. Цэргийг үхлийн аюул тавь, тэд амьд үлдэнэ. Ноцтой байдалд орвол тэд гарч ирнэ. Цэрэг аюулд орсон тэр мөчөд л ялалтын цогцолт өгөх чадвартай болдог юм. Дайнд амжилт олох нь дайсны зорилгод нарийн тохируулахаас ирдэг. Дайсны хажууд зуурчлан нааддаг замаар бид эцэст нь ерөнхий командлагчийг устгах чадна. Үүнийг цэвэр зайл мэхэр зүйлийг гүйцэтгэх чадвар гэж нэрлэдэг. Командлагчийн албан тушаалд суусан өдрөө эхлийн давааг хаа, албан ёсны тамгыг устдаг, бүх элчийн зорчлыг зогсоо. Зөвлөлийн танхимд хатуу бай, нөхцөл байдлыг хянахын тулд. Дайссан хаалга нээлттэй орхивол яаралтай нэвтэр. Дайсны хамгийн үнэлэх зүйлийг олзлон тэдний ирэх цагийг нарийн тооцоол. Дүрмийн замаар алхаж, дайсантай тохируулан шийдвэрлэх тулалдааны мөч ирэх хүртэл. Эхлээд охины ичмэг байдлыг үзүүл, дайсан нээлт өгтөл. Дараа нь гүйж буй туулайн хурдыг үзүүл, дайсан эсэргүүцэхэд хэтэрхий оройтсон байх болно. Бүлэг 12. Галаар довтлох нь. Сүн зайлдах нь галаар довтлох 5 арга байдаг. 1-дүгээрт цэргүүдийг буудалд нь шатаах, 2-дугаарт хүнсний нөөцийг шатаах, 3-дугаарт ачааны игнээг шатаах, 4-дүгээрт зэвсгийн агуулгыг шатаах, 5-дугаарт дайсны дунд гал хаях. Довтлохоо хийхийн тулд хэрэгсэл бэлэн байх ёстой. Гал гарах материалыг үргэлж бэлэн байлга. Галаар довтлоход тохиромжтой улирал ба тусгай өдрүүд байдаг. Тохиромжтой улирал бол цаг агаар маш хурай үе юм. Тусгай өдрүүд бол сар шүүр, хан, жигүүр, хөндлөн одын оронд байх өдрүүд юм. Эдгээр 4 өдөр бол салхи босдог өдрүүд юм. Галаар довтлоход 5 боломжит үр дагаврыг бэлтгэх хэрэгтэй. Дайсны хууранд гал гарвал гаднаас нэн даруй довтол. Гал гарсан ч дайсны цэргүүд тайван хэвээр байвал хүлээд довтолж болохгүй. Галын хүч оргилд хүрсэн үед боломжтой бол довтгоогоор даг. Боломжгүй бол байрандаа бай. Гаднаас гал тавих боломжтой бол дотроос гарахыг хүлээлгүйгээр тохиромжтой мөчөд довтол. Гал тавихдаа салхины дээд талд бай. Салхины доод талаас довтолж болохгүй. Өдрийн салхи удаан үлэмж, шөнийн салхи хурдан намддаг. Аливаа цэрэгт галтай холбоотой таван нөхцөлийг мэдэж, одны хөдөлгөөнийг тооцож, тохиромжтой өдрийг ажиглах ёстой. Тиймээс галыг довтлохооны тусламж болгон хэрэглэх нь ухаалаг байдлыг харуулна. Усыг довтлохооны тусламж болгон хэрэглэх нь хүч чадлыг нэмэгдүүлнэ. Усаар дайсныг тусгаарлаж болно, гэвч бүх зүйлийг нь булааж чадахгүй. Аж ахуйч сэтгэлгээг хөгжүүлэхгүйгээр тулалдаанд ялж, довтлохоонд амжилт олохыг хичээхэн цаг хугацааны шамшигдал ба ерөнхий зогсон байдалд хүргэдэг. Тиймээс хэлдэг, гэгээрсэн захирагч төлөвлөгөөгөө урьдчилан сайтар боловсруулдаг. Сайн жанжин нөөцөө хөгжүүлдэг. Давуу тал олохгүй бол хөдөлж болохгүй. Оолц гарахгүй бол цэргийг хэрэглэж болохгүй. Нөхцөл байдал нь ноцтой биш бол тулалдаж болохгүй. Ямар ч захирагч зүгээр уур хилэнгээ тайлахын тулд цэрэг талбайд гаргаж болохгүй. Ямар ч жанжин зүгээр бухимдлаараа тулдаанд орж болохгүй. Давуу тайтайгаар бол урагшил, тийм биш бол байрандаа бай. Уур хилэн хожим баяр болж хувирч болно. Бухимдал хожим сэтгэл ханамжаар солидож болно. Гэвч нэгэнд устгагдсан хаант уулс хизээж дахин сэрхэхгүй. Нас барсан хүмүүсийг хизээж амьдруулж чадахгүй. Тиймээс гэгэрсэн захирагч болгоомжтой, сайн жанжин сэрэмжтэй байдаг. Энэ бол улс орныг амар тайван, цэргийг бүрэн бүтэн байлгах зам юм. Бүлэг 13. Тагнуулчдыг ашиглах нь. Сүнд зайлдах нь 100,000 цэрэг босгож, хол газруудаар аянд гарах нь ард түмэнд хүн тохирол улсын нөөцөд их дарамт учруулдаг. Өдөр бүрийн зардал мянган лам мөнгө болно. Дотоод гадаадад үүмэн тархаж хүмүүс замд ядарч султана. 700,000 гэр бүл хөдөлмөрөөсөө саатна. Дайсны цэргүүд олон жил нүр тулан зогсож, нэг өдөрт шийдвэрлэгдэх ялтын төлөө тэмцдэг. Ийм нөхцөл зүгээр 100 лам мөнгийг гамнаж, дайсны нөхцөл байдлыг мэдэхгүй үлдэх нь хүний ёс зүйгүй байдлын оргил юм.
Ийхүү үйлдэх хүмүүсийн удирдагч биш, эзний тусламж биш, ялалтын эзэн биш юм. Ухаалаг захирагч сайн жанжин цохиж ялах, бусдын хүрч чадахгүй зүйлийг гүйцэтгэх боломж олгодог зүйл бол урьдчилсан мэдээлэл юм. Энэхүү урьдчилсан мэдээлэл нь сүнснээс олж авагдахгүй, туршлагаас индухцээр олдохгүй, ямар ч дедукцийн тооцоогоор олдохгүй. Дайсны байрлалын мэдлэгийг зөвхөн бус хүмүүсээс олж авч болно. Тиймээс тагнуулчдыг ашигладаг бөгөөд тэд тэн гээлтэнгээ, нутгийн тагнуулж, дотоод тагнуулж, эргэлөөсийн тагнуулж, амьд үлдэх тагнуулж. Энэ 5 төрлийн тагнуулж бүгд ажиллаж байвал нууц системийг хинж нээж чадахгүй. Үүнийг утасны бурханд удирдлага гэж нэрлэдэг. Энэ бол захирагчийн хамгийн үнэт чадвар юм. Нутгийн тагнуулжтай байна гэдэг нь тухайн бүс, нутгийн оршин суугчдыг ашиглана гэсэн үг. Дотоод тагнуулжтай байна гэдэг нь дайсны албан тушаалтнуудыг ашиглана гэсэн үг. Эргэсэн тагнуулжтай байна гэдэг нь дайсны тагнуулчдыг олж тэднийг өөрсдийн зорилгоор ашиглана гэсэн үг. Золиос тагнуулжтай байна гэдэг нь зарим зүйлийг ил тод хийж манай тагнуулчдад мэдүүлж тэднийг дайсанд мэдээлэхийг зөвшөөрнө гэсэн үг. Амьд үлдэх тагнуулч гэдэг нь дайсны хуарангаас мэдээ авчирч ирдэг хүмүүс юм. Тиймээс бүх цэрэг дотроос тагнуулчтай хамгийн нягт харилцаа холбоотой байх ёстой. Хамгийн өгөөмрөөр шагнагдах ёстой. Өөр ямар ч ажилд ийм нууцлал хадгалах шаардлагагүй. Зөн совингийн ухаалаг байдалгүйгээр тагнуулчдыг хэрэгтэй байдлаар ашиглаж чадахгүй. Энэрэнгүй шулуун шударга байдалгүйгээр тэднийг зөв удирдах чадахгүй. Нарийн ухааны ур чадалгүйгээр тэдний мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулж чадахгүй. Нарийн бай. Тагнуулчдаа бүх төрлийн ажилд ашигла. Хэрэв нууц мэдээлэл цаг нь болоогүй байхад тагнуулчаас задрвал тагнуулч болон мэдээлэл хүлээн авсан хүнийг хоёуланг нь цааслах ёстой. Цэрэг бут нэрх, хот эзлэх, эсвэл хувь хүнийг хөнөөх зорилготой бол эхлээд тухайн жанжны туслах, зөвлөх, хаалгаж харуулуудын нэрийг олж мэдэх хэрэгтэй. Манай тагнуулчдыг эдгээрийг тодруулахаар томилох ёстой. Биднийг тагнуулахаар ирсэн дайсны тагнуулчдыг олж авилгаар уруу татаж хөтлөн аваачиж тав тухтай байрлуул. Ингүүл тэд эргэсэн тагнуулч болж бидний үйлчилгээнд бэлэн болно. Эргэсэн тагнуулчийн авчирсан мэдээллээр дамжуулан нутгийн ба дотоод тагнуулчдыг олж ажилуулах боломжтой болно. Мөн түүний мэдээллээр дамжуулан золиосын тагнуулчаар дайсанд хуурамч мэдээ хүргүүлэх боломжтой болно. Эцэст нь түүний мэдээллээр амьд үлдэх тагнуулчийг товсон үед ашиглах боломжтой болно. Тагнуулын бүх 5 төрлийн эцсийн зорилго бол дайсны мэдлэг юм. Энэ мэдлэгийг хамгийн түрүүнд эргэсэн тагнуулчаас авч болно. Тиймээс эргэсэн тагнуулчид хамгийн өгөөмрөөр хандах нь зайлшгүй чухал юм. Эрт цагт энэ гүрний хөгжил нь сая гүрэнд үйлчилж байсан ичжид холбоотой байв. Мөн жоо гүрний хөгжил нь энэ гүрэнд үйлчилж байсан лууяд холбоотой байв. Тиймээс зөвхөн гэгэрсэн захирагч ба ухаалаг жанжин л цэргийн хамгийн өндөр тагнуулын мэдлэгийг тагнуулын зорилгоор ашиглаж агуу үр дүнд хүрдэг. Тагнуулчид бол дайны хамгийн чухал элемент юм. Учир нь тэдэн дээр цэргийн хөтлөх чадвар тулгуурладаг.